Ойкерийн төмөр нь манай улсад хамгийн их тохиолддог гамшигын нэг. Төмөр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна агаар хөрсний их халалт хуурайшилтаас хийхэн хамарч байна. Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10 хүртэлх хугацааг ойкерийн төмөр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг. Ойкерийн төмрийн шалтгаан нөхцөлийн 70% нь хүний санамсар болгоомжгүй үйлдэлээс үүдэлтэй байдаг. Тиймээс иргэд гэр болон малын гашаа хороог төмрөөс хамгаалах шорон зурвастай болгох, төмрийн хуурайшилт ихтэй үед ойкерт ил задгай гал түлэхгүй байх, автомашины тээвэр хэрэгслийн яндан оч баригчтай болгох, төмөр унтраах анхан шатны багж хэрэгслийг бэлтгэх, төмрийн аюултай үед айл дөрөх бүр халуун үнст нурмыг тусгайлан бэлтсэн таглаа бүхий нүх савнд хийх, айл дөрхүүд хог шар үсийг ил задгай шатаахгүй байх. Шашны зам үт хийхдээ галын аюулгүй байдлыг хангах зэргээр ойкерийн төмрөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.